Сайн байцгаана уу? Намайг Гандигийн бүртөө үжин гэдэг. Та бүхний мэдж байгаачлан Deloitte-ийн үүсгэн байгуулагч ерхий захирлаа. Хай, өглөөний минь бүртөө байна. Цаг одоо 9 цаг болж байна. Миний хувьд өглөөнийхөө дасгалыг хийгээд дуусч байна. Өмнө нь би ерөөсөө балер хичээллээ гэж бодож байгаагүй. Тэгээд ер нь өөрийгөө чадахгүй байх гэж бодож байсан. Тэгээд хүн ер нь өөрийгөө ямар нэг зүйл дээр би чадахгүйгээд хязгаар тавиад байх шаардлагагүй юм билээ. Яагаад гэвэл би балет явж эхэлсэн чинь сансныг бодвол би айгүй гайгүй хийгээд байгаа санагтаад байгаа. Тэгээд манай агш намайг айгүй гайгүй магтчихжээ. Тэгээд миний 10 цагийн хурлаас өмнө явж өглөөний цаа уцгаад 10 цаг болж байна. Тэгээд өглөөний цагаа уучаад Max United манай брокер офис дээр ирсэн байна. Манайхан өглөө 10 цагаас дандаа ийм дотоод ийм хуралтай байдаг байгууллагын дотоод хурал маань ерөөхдөө би байгууллагын хурлаасаа гадна тухайн агентууд өөрсдөө байдаг ийм листүүдэд танилцуулдаг лист буюу орон сууц объектуудаа ийм танилцуулдаг ийм хурлаага. Ерөөхдөө бол энэ e-спортын салбарт 18 настайгаас хойш ажиллаад 11 жил болсон байна. Би нөгөө анх 17 тахтаа угаасаа нөгөө нэг Сингад сурдаг байсан хгүй коллеж. Тэгээ нөгөө тэнд очиод жоохон найз нөхөд багтай айгүйх ганцаарддаг байсан. Тэнгүүт нөгөө Сингад чи ингээд гоё том мол эдэн дээр юм цахим спортын төвүүд ажилладаг. Гейминг центрүүд амар гоё юм тудлаа хөгжсөн. Дараа нь Монголд хурж ирэнгүүтээ ер нь яагаад Монголд ийм гоё газар байж болохгүй гэж бодож байсан. Өнөөдрийн хэмжээнд бол би айгүй гоё юм дэвшилттэй айгүй юм шал өөр болсон гэж бодож байгаа. Сая энэ намраас миний хувьд өөрийнхөө хувьд нийсэн шин зүйл гэвэл криптокаренси тэгээ крипто бирж рүү илүү сонирхож байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн бас юмнаас ингээд өөрсөө хоцорч болохгүй гэж бодсон. Анхнаасаа оролцсон салбар бол угсаа e-спорт. Тэгэхээр ингээд өмнө ингээд чихний хажуугаар өнгөрөөлтэй ингээд крипто ингээд coin бирж гэх ингээд чихний хажуугаар өнгөрөөлсөн. Тэгээ би за одоо би энэ талаар ингээд судлахгүй болохгүй юм. Би яг ингээд амар чухал юмнаас хоцрох гээд байна. Нэг ингээд бүгд ингээд урьдсан багт ингээд юу ч мэдэхгүй надад хамаагүй гэж үлдмээр гойсон. Тэгээ нөгөө ойр зүрийн танилуудаас ингээд мэдээлэл аваад тухайн энэ салбартай холбоотой хүмүүсээс би яавал дээр үү яах уу одоо ингээд заавал юм бүтэн ном аваад судлах хэрэгтэй юу яах хэрэгтэй вэ гэх. Тэгээ надад зүйлсэн юм болохоор яг ном бол судлах хэрэгтэй. Гэхдээ энэ бол амар цаг аавна. Тэгэхээр чи мэдээ завгүй хүндээ бид нар өнөөдөр ингээд ийм хідэн том номнууд ингээд уншаад сууж явах зав бас амар хэцүү. Тэгэхээр шорткат хийвэл бас зүгээр гэж хэлсэн. Тэр нь илүү ухаалаг. Тэгэхэд бол ингээд баг багаар шууд ингээд биржүүд рүү хитвч нээж ороо. Тэгээ ингээд баг багаар судлаад ингээд баг багаар трейд хийж үзээд тэндээс угаасаа хүн өөрийнхөө ингээд юмнуудыг мэдээд авчих штэ. Тэгээ цаашдаа нөгөө мэдээллийн зөв сугуудаа сонгож авах мэдээлэл авч явах хэрэгтэй. Мэдээлэлтэй амар ойр байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ bijсэн чинь гинтийн байдлаар гэх юм уу надад гинт ажлын санал орж ирээд токен дээр суурилсан эрүүл мэндийн платформын төслийн ажил гарч ирсэн. Маркетинг дээр нь ажиллах. Тэгээ нөгөө цаанаас ингээ миний хүсээсэн би энэ салбар руу ормоор ин гэж хэлсэн чинь шууд ажлын санал гарч ирээд тийш орсон. Тэгээ ойрд бол одоо ингээд яг тухайн платформынхаа ажилдаа явж байгаа хөгжүүлэлтэй. Тэг ингээ хажуугаар нь нөгөө крипто мэдлэгээ дэвшлүүлэл явж байгаа. Миний хувьд одоо хөрөнгө оруулалт гэдэг бол би материалын зүйлээсээ илүү одоо нөгөө нэг мөнгө төгрөгнөөс илүү оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө илүү их хөрөнгө оруулалт хийхийг хичээдэг гэх юм уу. Гэтэ мэдээж энэ ч одоо бид оюуны хөрөнгө оруулалтаас гадна яаж ч нэг юм мөнгөнд төлөвлөсөн юм байх хэрэгтэй тий хөрөнгө оруулалтаас тий. Энэ өсвөлийн үед өмнө хэдүүлээ ярьжсэн ч одоо энэ криптокаренси өөр аяг өсч авч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол банкнд ингэж мөнгө хадгалж ингэж хөрөнгө оруулалт хийснээс илүү ерөнхийдөө бол энэ тусдаа юм биржүүд дээр дансныг тийшээ хитвчээ ерөнхийдөө бол ингээд зузаацсан. Тэгээд манай орцсон баярлаа. Сайхан барай. Одоо сайхан амрах болохгүй өнөөдөр яжидлаа. Одоо яжидлах юм ашин те амар их ажилтай байла, амар биси өдөр байла. Тэгээд би ч одоо ингээд айлын эмхтэй хүн, айлын эцэгтэй хүн одоо айл болох гяс заалнаасаа гараад гэрлөө гарч оройнхоо хоолыг хийх ёстой. Заавал нөгөө traditional ингээд нөгөө заавал эмхтэй нь хоолонд хийх ёстой гэж үздэг. Тэгээд бид тэр айлхийн эрт гэртээ ирсэн ээлжиж хоолондоо хийдэг. Тийм. Тэгээд одоо гяс хоолыг хэрэгтэй. Тийм. За баярлалаа.